За Valar Morghulis бүгдэнд нь орой минь төргий. За House of Dragon Season 3-ын 2 дугаар анги дээр инхүү ирлээ. За тэгээд 2 дугаар анги бол 1 дугаар анги бол бүр үнэхээр тасархаа супер анги байсан. За 2 дугаар анги бол бүр илүү тэрнээсээ илүү үнэхээр гайхалтай гоё анги бол байж чадлаа. Тэгээд үнэхээр сэтгэл догтлуулсан үнэхээр гоё анги байлаа. За тэгээд хэдүүлээ энэ 2 дугаар ангийн тухай хамтдаа ярилцъя. Тэгээ бас би өөрийнхөө үзэл бодлыг өөрийнхөө харж байгаа өнцгийг л энд та бүхэндээ ярьж байгаа. Тэгээд миний ярьж байгаа зүйлүүд зарим нь алдаатай, оноотой, буруу зөрүү хэлсэн зүйлүүд бол зөндөө байгаах таад манд гоё ойлгоод хүлээж аваарай гэж хүсэж байна. За ингээд ер нь бол яг одоо энэ season 3-ын 1 2 дугаар анги бол өмнөх season 2-ынхаа 9 10 дугаар анги бол ер нь бол байсан юм байлээ. Тэгээд өмнөх season-ыг хэдүүлээ 8 дугаар ангиар дуусгацсан. Season 8 дугаар ангиар дуусгаад тэгээд season 3-ынхаа 1 2 дугаар ангийг одоо ингэж гоё тулаанаар ингэж ийм гоё үйл явдлаар эхлүүлж байгаа нь бол үнэхээр одоо энэ үйлрэл бол бүр үнэхээр супер байх юм шиг байна. Гэсэн тэр мэдрэмжийг бол хүмүүст өгж байгаа нь бол надад маш их таалагдлаа. За sorry бичлэгнийхэн дундуур түр гэс нэг юм ярьчих гэж бодлоо. За би би одоо edit-ээ ерөөхдөө iPad-ын дээр л хийчдэг. Тэгээ iPad-ын дээр хийхлээр маш их цаг авдаг. Би бараг 2 3 өдрийг бол зарцуулдаг. Ер нь бол edit ажил айгүй их цаг авдаг байхгүй. Тэгээд би болохоор ингээд одоо компьютер дээр эдитэлчих юм бол илүү хурдан, илүү креатив тэгээд илүү ингээ гоё байх боломжтой юм байлээ. Тэгээд бас илүү хурдан байх боломжтой, бичлэгүүдээ бас илүү хурдан оруулах боломжтой. Тэгээд цаашдаа бас ерөөхдөө энэ ертөнцийн талаар нэлээд олон чадах чинээгээр сонирхолтой зүйлүүдээ бас та бүгдтэйгээ хамт ярилцъя гэж бол ер нь бодож байгаамаа. Тэгээд би ерөөхдөө яг энэ дээр болохоор суурин компьютер худалдаж авах мөнгө бол цуглуулж байгаа. Тэгээд та хэд маань хэрвээ хүсэх юм бол та бүхэн надад бас донаши илгээж бас болно шүү. Тэгээ би доор ямартайч дансаа биччихье. Гэтэ заавал гэсэн үг биш. Зүгээр хэрэг та хүсэх юм бол донаши илгээгээрэй. Тэгээ би ямартайч мөнгө цуглуулж байгаа компьютер аваад дараагийнхаа бичлэгүүдийг илүү нэгдүгээрт хурдан оруулна. Олон дахин оруулах боломжтой болно. Хоёрдугаарт бас илүү эдитэн ч гэсэн сайжрах болов гэж бодож байна. Тэгэхгүй бол ерөөхдөө iPad бол жоохон хязгаарлагдсан юм байлаа ашиглахад. Тийм болохоор та бүхэн хүсвэл энэ доор дансруу донаши илгээгээрэй. Баярлалаа. Заавал биш шүү. Баярлалаа. За тэгээ би аль болох нөгөө царайгаа харуулахгүй одоо тий байдлаар аль болох шийдэх гээд ер нь бол бичлэгээс оролдож байна. Тэгээд баярлалаа. За ингээд хэдүүлээ бичлэгтээ оръё гэж бодож байна. За би энэ скринээ оруулаад за ингээд үйл явдал ер нь юугаар эхэлж байгаа вэ гэх тэгэхээр хэдүүлээ үзье. За үйл явдал бол за эхний промо байгаа шүү дээ. За промогоо хэдүүлээ ер нь бол алгасчихъя гэж бодож байна. За тэгээ үйл явдлын хамгийн эхний одоо дүр зураг бол манай хэн байгаа? Джейсийн үхэл те. Джейс маань Жахерис одоо ханхуу маань бол ер нь бол өгсөн байгаа. За тэгээд яг энэ эхний үйл явдал дээр бол ингээд юу яаж байгаа? Эхний үйл явдал дээр бол одоо ингээд те Жахерис хаан маань ингээд яатсан одоо нэг ингээд наан бахан хүмүүс живээл те. Тэгэл дээр нь ингээд луу ингээл яг Жахерис хааны маань одоо ингээл одоо биеийн те усан дээр ингээ хөвж байгаа. Тэгээд ингээ дээгүүр нь ингээ луугийн гал ингээ асж байгаа. Тэгээд энэ зураглал бүр үнэхээр амар супер зураглал байсан. Тэгээд зураглалын хувьд бол үнэхээр гоё. Гэхдээ үйл явдлын хувьд бол ингээ нэлээд хэцүү үйл явдлаар бол ер нь бол эхэлж байна. За ингээд үүний дараа дүрс шилжээд манай одоо ханхуг маань бол за тэгээд яг үүнээс өмнө болохоор одоо тэр нөгөө нэг галет гэж тий одоо галет тулаан болсон хэсгийг одоо галет гэдэг. Тэгээд галетийн дээгүүр 3 луу ингээд ерөөхдөө 4 луу гэд нисэж байгаа харагдаж байна тийм ээ. Маш их үнс нурам одоо аимшигтай зүйл болсон. Тэгээ үүний дээр 4 луу бол энэ 4 луу бол манай нөгөө нэг харан хаалт байсан дүрм маань тушаалаад нэг үгээр хэлэх юм бол одоо тушаалаад зөрчөөд одоо Dragonstone бол яг энэ галактийн тулаан дээр хүрээд ирсэн байгаа гэсэн үг. Тэгээд ингээд 4 луу ол мэдээж манай одоо юуны Терачигийн армиг бол ингээд бут цохиж хайсан байгаа. Галдан шатаасан байгаа. Тэгэхээр одоо энэ бол түүхэндээ маш том тулаан гэдэг. Тэгэхээр энэ одоо ерөөсөө энэ далаад бол одоо ингээд Терачи болон Сисмокийн те ингээд цэргүүдийн үхтлэр ингээд дүүрсэн. Тэгээ утаа манан те. За тэгээд дээрэс нь ингээд луунууд орж ирээд ингээд манай 4 луу орж ирээд ингээд бүгдийг устгах байгаа. Ийм дүр зураг бол ер нь бол энэ дээр бол ингээ харагдаж байна тийм ээ. Тэгээ энэ хэсэг ингээл амар харагдаж байна. Яг ингээ дээрээс нь галлал. За тэгээд үүний дараа дүрс маань шилжээд яаж байгаа гэхээр за манай
Жахари санхүүгийн маань бий гэж байна. За тэгээ энэ хувцастай хүмүүс бол мэдээж луу сургагч нар байгаа. Тэгээ эдгээр ингээ ханхүүгийн биеийг аваад бол явж байна. За тэгээд Бэла тий одоо Бэла болохоор Жахари санхүүний сүйт бүсгүй бол байсан. Тэгээд харамсалтай тий. Тэгээд одоо хэн бол харж байна. Өмнөх анги дээр нөгөө нэг юу ээж асан Лорен. За энэ Лорен бол одоо хатны бие хамгаалагч байсан. Уул нь бол хатны бие хамгаалагч одоо тий. Тэгээд мань хүн одоо хатны үгээс зөрөөд тэгээ хүүгийн одоо Жахарисын үгэнд ороод хатныг чоолжилсан. За тэгээд одоо үүний дараа юу болсныг мань хүн ингээд царайнаас хараад одоо гүн шоконд орсон тий байдалтай байна. За ингээд хатны өрөөнд дотор за энэ хэсэг бол бүр үнэхээр хэцүү үе байсан тийм ээ. Тэгээд одоо Ренера одоо зааланд орж ирж байна. Гэхдээ Ренера зааланд орж ирэх үед бол мэдээ аваагүй байсан байна. Үржилж ямар нэгэн мэдээлэл аваагүй. Тэгээ шууд Жахариас ханхүүгийн биеийг одоо бол заалд оруулж ирсэн тийм ээ. Тэгээд оруулж ирсэн. Тэгээ хүүгээ хараад тэгээд энэ Ренерагийн жүжиглэлт бол бүр ингээ супер байсан. Энэ бол үнэхээр гоё жүжиглэлт байсан тий. Ингээл эхлээ хүү ингээ итгэж ядахгүй тий хүүтэйгээ ярьж байгаа. Дараа нь уйлж байгаа. Тэгэл тэр эмоцыг гаргаж байгаа. Ингээл тэр жүжиглэлт бол амар супер байсан. Би л яг өмнөх 2 сизон дээр бол одоо ингээд энэ Ренера хатны тий яг жүжиглэлтэн дээр бол ингээд нэг тийм нэг ач холбогдол бол ер нь лөхгүй гацсан. Гэхдээ яг энэ удаагийн жүжиглэлт бол бүр үнэхээр бол супер надад санагцсан. За тэгээ энэ дүрсийг яг 5 секундээр л явуулах ёстой. Тэгэхгүй бол copyright авна. За тэгээд энэ ингээл жүжиглэлт тийм ээ. Бол үнэхээр гоё байсан. За тэгээд ер нь бол ингээд одоо ингээд Ренера маань тэг гашуудж байгаа, гомдж байгаа, тэгээ уур хилэн гэдэг энэ 3 одоо үндсэн зүйл мань хүнд нэг зэрэг бий болж байгаа гэсэн үг байхгүй. Энд чинь одоо зуурдаа нас үрсмэс хүүхэд нь алуулчихж байгаа, дайнд алуулчихж байгаа. Тэгэхээр нэг биш бүхэл бүтэн 2 хүн өгчөж байгаа тийм ээ. За ингээд дээрэс нь яаж байгаа гэхээр хүн өөрийнхөө үгнээс нь зөрөөд явцсан. Тэгээ өөрийнх нь энэ ордонд байсан бүх хүмүүс өөрөөс нь ерөөд урвсан гэж баг ойлгож болно. Яаж байгаа хинч тушаалын дагаагүй. Тэгээ өөрийнх нь тэгээ одоо үнэнч хамгаалагч нь хүртэл өөрийнх нь үгийг дагаагүй гэдэг. Тэгээ дээрэс нь юу вэ гэхлээр 4 дахь шалтгаан нь бол мэдээж одоо энэ төв бол эмэгтэй хүнийг бол одоо их дорд үздэг ийм одоо соёлтой тийм ээ. За тэгээд энэ ч гэсэн нөлөөлсөн гэдэг юм олон зүйл нөлөөлсөн. За тэгээ яг энэ олон зүйлээс болоод юу үүсэж байгаа гэхээр Ренерад маш их гашуудал бий болж байна. Гомдол байна, хорсол үүсэж байна. Тэгээд сүлд нь юу гэхээр уур хилэн болно ингээ бий болж байгаа. Энэ дүр зураглал бол байна. За тэгээд ингээл энэ хатны жүжиглэлт бол та миний хувьд бол үнэхээр супер санагцсан. За ингээд тийм ээ. За ингээд Ренерагийн хувьд одоо маш том гар золбоос нэгтэлтэй болж байгаа. Юу болж байгаа гэхээр улс төр талаас нь харах юм бол мань хүн өөрийнхөө өв залгамжлагчийг алдчихж байгаа. Том хүүгээ алдчихж байгаа. За тэгээд 2 дахь хүү те Люк бас нас урсан. Ингээд 2 том хүүгээ ингээ алдаж маш том гарцыг бол ингээ дайны ихэнд бол мань хүн бол ер нь бол авсан байгаа. За тэгээд одоо те ингээд гашуудал дунд бол яаж байгаа гэхээр одоо Лорен Морбранд гэдэг одоо хамгаалагч нь бол ирж байна тийм ээ. Тэгээд одоо мань хүн бол хэлж штэ элдээ өгөөд намайг бол одоо тий яаж шийдэхээ та өөрөө шийдэ. Учир нь одоо би таны үгийг зөрж тэг надаас болж энэ зүйл бол би боллоо гэдэг талаар бол ирж байгаа. Тэгээд хатан бол яг Ренера бол яг энэ үе дээр бол тийм ээ мань хүнд бол одоо бол цаг нь бишээ гэж бол хэлж байгаа тий. Тэгээд Ренера бас юу гэж хэлж байгаа гэхээр цайзд байсан бүх хүмүүс рүү та нар бол бүгд урвагч нараа гэж байгаа. Тэгээд энэ бол үнэн. Тэгээд бүгд урвж байгаа гэсэн үг тий. Одоо Бэла хүртэл урвсан шүү дээ. Бэла хүртэл болиулж болох байсан. За ингээд яг энэ үйл явдлын хувьд бол эдгээр бол хатныхаа үгэнд хинж ороогүй. Одоо Dragon Stone байсан энэ одоо Ренерагийн албадуудаас хатныхаа үгэнд хинж ороогүй. Ийм байгаамаа. За ингээд ингэсэн. За тэгээд мэдээж яг хуу үүнээс дараа нь нэлээд төгсөл хэсэг дээр бол хатан бол юу гэж шилж байгаа гэхээр одоо энэ Лорен Морбрантыг бол өөрийнх нь одоо хүсэж байгаа үхлээр түүнийг бол өхүүлээ гэдгсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол мань хүн одоо энэ өөрийнх нь шадар одоо өөрийнхөө хамгаалагчтай бол үхлийн ялыг бол хожим бол ингээ оноож байна. За тэгэхээр үүндээс үг харж байгаа гэхээр мань хүн хэр одоо догширж байгаа вэ гэдгийг бол хэдүүлээ эндээс бол харж болж байна.
За тэгээд энэ сцен бол ингээд үнэхээр одоо гайхалтай жүжиглэлттэй, гайхалтай үйл явдалтай тэгээд үнэхээр олон ингээд өөрөөсөө айгүй олон эмоцийг нэг зэрэг гаргаж чадсан юм маш гоё жүжиглэлт байлаа гэж би бол хувьдаа харж байна. За ингээд дараагийн сцен болохоор манай хэн байна? Адам байна те. Адам яаж байгаа гэхээр одоо аавыгаа хайж байна. Сисникийг бол хайж байна те. Корлес Валераныг бол ер нь бол хайж байна. Аалн хайж байгаа. Адам бол бас ирцэн байгаа. За тэгээд энэ хоёр бол дүүнийг бол хайж байна. За тэгээд үүний дараа дүр шилжээд яаж байгаа гэхээр за энэ морьтой давхиж байгаа энэ эмэгтэй бол хэн бэ гэхээр Жен Арын байгаа. За тэгээд Жен Арын бол хэн бэ гэхлээр энэ бол Хаус Арины тэргүүн байгаа. Одоогоор бол өв залгамжлагч Арын Well гэж дуудах нь зүг бөө. Well цайзын одоогийн өв залгамжлагч эзэн бол байгаа гэсэн. За энэ Арын овг бол хэдүүлээ санаж байгаа бол Game of Thrones дээр бол одоо нөгөө нэг ийм өндөр саран хаалгатай юм өндөр цайз байгаа шүү дээ. Тэр цайзын одоо овг бол байгаа гэсэн. Хаус Арны овг байгаа. За тэгээд Game of Thrones дээр бас нэлээд гол үүрэг оройлог гүйцэтгэдэг шүү дээ, тийм ээ. Гүйцэтгэдэг. Тэгээд манай одоо Санса Старкийн те үеэлэгч гэх юм уу? Одоо ээжийнх нь бол дүү байгаа. За тэгээд одоо яг энэ үе дээр бол Аран мань Жен Аран гэдэг одоо өв залгамжлагч гарч байна. За Жен Аран энэ өөрийнхөө гейт дээр ирж байгаа. За Жен Аран дээр хэн ирсэн бэ гэхлээр Бэла Таргариен бол ирсэн байгаа. Бэла Таргариен Ships Taylor гэдэг лууг бол дагуулад ирсэн байна. За тэгээд мань хүн яах гэж ирсэн бэ гэхлээр оргонод хүс гэж бол ер нь ирсэн байгаа. Оргонод хүсч бол ирсэн байна. За тэгээд Ships Taylor лууг харагч юм нөхөө сүрдмөр харагдаж байна шүү дээ. За тэгээд яасан бэ гэхлээр Бэла маань яагаад энэ чинь оргонод хүсээд хүрээд ирвэ гэдэг асуудал цогдож байгаа. За яагаад гэхлээр нэгдүгээрт тулааны үеэр Ships Taylor орж ирээд тэгээд тулааныг өмөлсөн. За Жихересийг бол өөхөх бас нэгэн шалтгаан болсон гэж бол өөрийгөө бол үзэж байгаа. За би бол яг Жихересийг өөхөх шалтгаан болсон гэж бол ер нь бол бодохгүй байгаа. Гэхдээ Бэла маань бол өөрөө бол ер нь бол тэгж бол үзэж байгаа юм байна. За тэгээ хоёрдугаарх бас нэг том асуудал нь юу вэ гэхлээр Ренере хатан маань Бэлад юу яасан байгаа. Бэлад болохоор үүрэг даалгавар өгсөн байгаа. За түүний хамгийн 3 баг хүү байгаа. За 3 баг хүүг яасан бэ гэхлээр 3 баг хүүгийн аваад Пентос руу явах хэрэгтэй байсан байхгүй. Бэла маань. За тэгээд баг хүү гэхээр хэн 3 байгаа. Жоффри. За тэгээд Демон Ренере 2-оос төрсэн 3 дугаар Эгон тэгээд Висерис 2 дугаар Висерис гэдэг ингээ 3 хүүгийн аваад Пентос руу явах хэрэгтэй байсан байхгүй. Тэгээд Пентос руу явж явах замдаа мань хүн яасан бэ гэхлээр замаасаа зүхтаад тэгээд Ships Taylor-ыг олоод ингээд одоо энэ дээр ирж байгаа гэсэн. За ингээд ерөнхийдөө үндсэн том хоёр асуудал бол мань хүнд бол үүссэн байгаа. За тэгээд тийм учраас одоо Ренере гүнжүүл одоо Бэлаг бол өөрийг нь бол цаацлаа гэдгээс айгаад яаж байгаа гэхээр одоо Арын дээр ирж бол оргонол хүсэж байгаамаа. За тэгээ яагаад Арын дээр ирж заавал Арын дээр оргонол хүсэж байгаа вэ гэхлээр энэ хэн Арын дээр гинэ Жени дээр би нэрийн буруу дуудаад байна. Жени дээр ирж байгаа вэ гэхлээр Жени өмнө нь болохоор бас энэ Бэла болохоор өмнө энэ Жен дээр бас ирж исэн, энд байж исэн. Тэгээд тухайн үед Жен үйл ярьж исэн бэ гэхлээр одоо энэ Арны цайзыг те энэ wall гэдэг цайзыг луугаар хамгаалуулахыг бол хүсэж байгаа. За яагаад луугаар хамгаалуулахыг хүсэж байгаа вэ гэхлээр энэ Хаус Арны гэр бүл Ренере Таргариены одоо талд бол зогсон. Харуудын талд бол орцсон байгаа гэсэн үг. Тийм учраас одоо Вагер те ногооны тал буюу Эмонд Вагер гэдэг лугаа унж ирээд галдан шатаах гэдгээс бол ер нь бол айж байгаа. Тэгээд Вагер угаасаа тийм хийгээд байгаа шүү дээ. Одоо Ренерегийн талд зогссон хаусуудыг очиж шатаагаад байгаа. Өмнөх сессонуудыг гардаг. За тэгээд тийм учраас энэс айж байгаа учраас луугаар хамгаалуулахыг бол хүсэж ирсэн. Тэгээ Ренере луугаар тухайд Ренерегээс луу хүссэн, Ренере луу өгөөгүй.
За тийм учраас үүнийг нь сонссон Бэла яаж байгаа гэхээр одоо луута болцсон. Тийм учраас би танаа цайзыг хамгаалъя. За яг мэдээж Вагнертай тэмцэх хэмжээний тоон луу биш хэдий ч луу боллоо шүү дээ тийм ээ. Тэгээд хамгаалъя. Тэгээд намайг одоо оргинуулаач гэдэг ийм саналыг бол ер нь тавихаар манай Бэла маань ер нь ирсэн байна. За тэгээ энд бол ийм үйл явдал болж байгаа. За энэ Аарны хувьд бол Жэн Аарны хувьд бол юу вэ гэхлээр юу байгаа. Жэн Аарны хувьд бол ер нь бол Ренера гүнжийн одоо цусан төрлийн хамаатан байгаа гэсэн үг. Ренера гүнж маань бол одоо энэ Аарны овгийн өвөө нь одоо биш Ренера гүнжийн одоо эмэг гэх нь Аарны одон байсан гэсэн үг. Тэгэхээр одоо яг энэ Жэн Аарны өвөө нь Жэн Аарны өвөө нь энэ Аарны овгийн хүн эмээ нь болохоор Таргарен овгийн байсан. За тэгээд тэндээс ингээд Жахерес гэдэг гарсан. За ингээд тэндээс ингээд ерөөдөө явсан гэсэн. Тэгэхээр эдгээр юу юм бэ? За юу юм бэ? Тэгээд юу юм гэхээр Ренерегийн ээж Эман ш тийм ээ. Эман болохоор Эмагийн эмээ гэсэн үг л дээ. Эмагийн ээж нь болохоор Таргарен өвөө нь болохоор Аарн байсан. Ээжийнх нь тал нь гэсэн үг. Аарн байсан байна. За тэгээд түүний одоо охин Эман бол одоо Весерис хаантаа суусан. Тэгээ Ренер гарсан гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө энэ Аарн авахтаа бол цусан төрлийн бас юм үеэлүүд байгаа. Тийм учраас одоо юу Ренерэд бол бас нэг талдаа бол ерөнхийдөө үнэнч байхаар. За тэгвэл энэ Жэн бол ерөнхийдөө хоёр талтай юм бол ингээ хэлчихэж байгаа тийм. За энэ уудам газар нутагт ажиллаж байж болно гэдэг дээр ингээ ийм хоёр талтай юм бол ер нь бол ярьчихж байгаа. За одоо тэгээд дараа нь дүр шилжээд юу болж байгаа гэхээр за Демон бол одоо баяраа тэмдэглэж байна. За Демон Оскар Талия овог, за Блэквудуд байгаа, тэгээ Старквуд байгаа. За эдгээр бол ингээд баяраа бол тэмдэглээд те баяраа тэмдэглэж байна. Хялдыг хийсэн. За Ланнистерийн их цэргийг бол бут цохиж хайсан байгаа. За өмнөх хэсэг дээр хэдүүлээ Ланнистерийн цэргийн Дайны үйл явдлын талаар уулын ярих жагаад би орхисон байлээ. За Дайны үйл явдал ер нь юу болж байгаа вэ гэхээр за ямар тач яг энэ газрын тулаан энэ Ланнистер болон одоо Демон хоёрын хооронд болсон энэ тулаан хаана өрнсөн бэ гэхлээр the Battle by the Legs Hole гэдэг газар ер нь бол дайм бол болсон байгаа. Яг энэ хэсэг газар дээр болсон байгаа. За үүнийг бол яг тэр хэсэг газрыг бол одоо fish feed гэж бас нэрлэдэг. За яг харан хаал гэдэг ийм газар цайз байна шүү дээ. Одоо энэ харан хаал цайзаас яг 100 урагшаа яваад одоо энэ Газэй гэдэг ийм нуур байгаа гэсэн үг. Одоо энэ бол Вестерс тэмдэгдэг хамгийн том нуур байгаа. За энэ нуурын ирэг дээр энэ тулаан болсон гэсэн үг. За тэгээ энэ тулаан бол бас нэлээд том тулаан болсон. За нэг талаас Ланнистерийн одоо их цэрэг, нөгөө талаас Демоны цуглуулсан их цэрэг. За үүнд болохоор Оскар Талия аваг, Блэквуд аваг гэдэг ингээ олон авагуд нэгдээд хоёр талаасаа тулдсан байгаа. За кинон дээр бол өмнөх ангийн кинон дээр бол тулааны нарийн процессыг бол харуулаагүй. За ер нь бол яг энэ хүү нарийн процесс нь ямар болсон бэ гэхлээр Демоны цэргүүд бол давуу талаа ашигласан. За энэ бол жоохон намаг ихтэй газар байгаа. За тэгээд Ланнистерийн цэрэг, Демоны цэрэг хоёр хоорондоо шууд их газраар тулсан. Эхэндээ бол луу байгаагүй. Тэгээд шууд газраар тулсан. Тэгээд Демоны тактик болохоор хоёр их цэргийг хооронд нь тулуулад анхаарлыг их цэрэг рүү хандуулж агаад Демон тэнгэрээс луутаа орж ирж бүгдийг одоо энэ нуур руу шахаад, нуурын ирглөө шахаад тэгээд бүгдийг галдан шатааж ингэж алсан. За тэгээд яг энэ тулааны үеэр бол мэдээж луу ороод ирэх үед Ланнистерийн айран бол бутарч болгоно. Ерөнхийдөө бол унж байгаа. Тэгээд бутарч бол унаад сандраад игнэгээ алдж байгаа. За тэгээд иймэрхүү зүйл бол ер нь бол болсон. Тэгээд одоо мэдээж луу орж исэн учраас бол ялах нь бол ойлгомжтой. За ингээд үүний дараа тэр ард нь ингээл те Арслангийн толгоо өлөгцсөн Ланнистерийн одоо Джейсон Ланнистерийн толгойг бол ингээ өлөгцсөн байдалтай ингээ тэр баярлдаж байна. За тулаан бол иймэрхүү явцаар ерөнхийдөө ялсан байгаа. Ер нь бол. За тэгээд одоо энэ нуурын ирэг дээр маш их өгтлүүд байсан учраас одоо маш их
тэгээ цэргүүд өгсөн том гарц болсон учраас Гацэ гэж одоо хочлоо. Тэгээ үүнээс хойш энэ нуурыг бол ерөөсөө ингэж нэрлэдэг болсон байгаа. За тэгээд үйл явдал цаашаага хэрхэн явж байгаа гэхлээр за тэгээд юуны дундуур болохоор манай Харан хаалаугийн хин ирж байна. Харан хаалаугийн Саймон Стронг бол хурж ирж бол мэдээ дамжуулж өгч байна. За энэ оног Lannister овгийн хэн бол нас барсан шүү дээ тийм ээ. Jason Lannister бол нас барсан. За тэгээд түүний ихэр одоо ихэр хэн бол юуг байгаа. Далаад бол одоо унсан тэгээд яг өгсөн өгөөг нь тодорхойгүй байгаа. За тэгээд Lannister овгийн хэн одоо өв залгамжлаж авах вэ гэхлээр Lauren Lannister бол одоо түүний хүүтэй байсан. Тэгээд Lauren Lannister бол одоо юу цайз нь бол одоо тий Casterly цохог бол өв залгамжлагж бол авч байна. Авахаар бол ер нь болж байгаа. Гэхдээ одоо Lauren Lannister бол одоо ер нь хүүхэд байгаа гэсэн бага насны хүүхэд бол байгаа. За тэгээд Simon Strong одоо мань хүнд бол ингээд дарс авчирж өгсөн. Эдрийн одоо баяр наадам дээр дарс хоолунд авчирж өгөн ингээд захиа авчирж өгсөн. Тэгээд энэ дээр маш гоё санагдсан. Тэгээд яасан бэ гэхээр Демон захиаг хараад тэгээд царай нь одоо ер нь бол ийм харамссан, гимшсэн тийм дүр зургийг бол ер нь бол үзүүлсэн. Тэгээд нэг өөр юм бол ерөнхийдөө харамссан чин сэтгэлээсээ харамсаж байгаа нь бол эндээс харагдсан. Тэгэхээр Демон бол нэлээд өөрчлөгдсөн байна тий. Ягаад тэгэхээр одоо Жахерис ханхуу бол Демоны хувьд бол бас асуудал واخгүй. Бас өрсөлдөгч гэсэн үг тий. Ер нь Демон бол одоо хаан ширээнд суухыг бол хүсэж байгаа. Тэгтэл мань хүн одоо тэр өрсөлдөгч нь нас орсон байна гэхэд үүнийг мань хүн энгийнээр хүлээж авч яана гэдэг бол одоо энгийнээр биш те ингээд харамсаж хүлээж авч яана гэдэг бол Демон бол өөрчлөгдсөн байна гэсэн үг. За тэгээд яасан бэ гэхээр энэ мэдээг бол мэдээж ингээд цэргүүдэд дуулгасан. За тэгээд цэргүүддээ тушаал өгсөн. За тэгээд өөрөө болохоор яасан бэ гэхээр King's Landing руу ер нь бол явхаар болж байгаа. Тэгээд цэргүүд болохоор Харан хаал руу бол явуулж байгаа. За тэгээ Харан хаалд юу болох гээд байна гэдгийг хэдүүлээ жоохон дараа нь ярих уу эсвэл одоо нэмс ярьчих уу. За ер нь бол ямар тааж Демонын цэргүүд Харан хаал руу бол явж байгаа. За Харан хаалыг бол ер нь бол барьж тогтоох бол ёстой. Тийм учраас бүх цэргүүдэд тийш явуулаад өөрөө бол King's Landing руу явна. Гэхдээ King's Landing руу явахаас өмнө ямар тааж Rhaenyra хатан бол манай Демоныг бол Dragonstone хүрээд ирээ гэж бол ер нь бол дуудсан байна. За тэгээ үүний дараа яаж байгаа гэхээр Демон маань хинтээ уулзж байгаа. Алисатай уулзж байгаа. За тэгээд энэ нэг ийм сцен байна. За энийг одоо хамаагүй гүйлгэж болохгүй болохоор. За ингээд луу ингээд уснаас ууж байгаа. Тэгээд үүний дараа болохоор одоо Алиса одоо шолом шолом гэж Алиса шолом гэж хэлж байгаа байхгүй. Одоо чиний ирж байгаа чинь шин зүйлийн эхлэл ба төгсгөл байх болно гэдэг тий. Тэгээ багадгүй одоо ирээдүйд болох нэг зүйлийг яг энэ сцен ингээд яаж байгаа юм шиг. Зөгнөж байгаа юм шиг бол одоо тийм сцен бол байлаа. За тэгээд Алиса Демон хоёр бол ярилцсан. Алиса би бол Rhaenyra-д тусалсан, би чамд ч бас туслалаа. Тэгээд юу яалаа? Чамд ч бас туслалаа. Тэгээд чи надаа одоо шагнал өгөө гэдгсэн. Демон за чи үгээ хэл те. Ямар шагнал авмаар байна гэдгсэн. Тэгсэн чинь Алиса яаж байгаа вэ гэхлээр юу яаж байгаа? Харан хаалыг хүсэж байгаа. За тэгээд харан хаалыг яагаад хүсэж байгаа юм бэ гэдэг юм асуудал үүсэж ш. Тэгээд Демон болохоор мэдээж харан хаалыг бол өгөхгүй. Тэг би чамд өөр шагнал өгөх гэж үгүй чи харан хаалыг надад өгөө. За энэ Алиса гэдэг юмхтэй яагаад харан хаалыг хүсэж байна вэ гэдэг захирахыг хүсэж байна гэдгийг хэд хэдэн таамаглал бол байна. За нэгдүгürt бол мэдээж явах байна бол одоо харин strong овгийн ботож байж магадгүй тийм ээ нэгдүгээр. Хоёрдугаар ер нь бол одоо green man ч юм уу эсвэл ер нь бол шулам гэдэг нь бол ойлгомжтой ич хэдийн. Тийм учраас харан хаал бол одоо ийм ич хэдийн тий хачин үзэгдэл ийм ич хэдийн газар гэдгээрээ ер нь бол алдартай. Тийм учраас одоо мань хүн бол энд одоо энэ харан хаалд байж энэ харан хаалыг захирах хүсэл бол үүнтэй холбоотой байж магадгүй ич хэдтэй холбоотой байж магадгүй. За гурав дахь ба хамгийн ойрхон магадлал бол юу бах. Мань хүн бол ингээ ирээдүг бол ингээд баг багаар зөгндөг баг. Гэтэ бүрэн ингээл зураг л харддаг. Ингээ баг юм ирээдүг бол хардаг. Тийм учраас мань хүн өөрийнхөө талаар нэг ирээдүг бол харсан баг.
Одоо тийм учраас тэр зүйлээ одоо бүрэн биелүүлэхийн тулд яаж байгаа гэхэлэр хааран хаал бол мань хүнтэй бол 100% холбоотой. Тэр ирээдүйд биелэх зүйл дээр хааран хаал бол 100% холбоотой байж магадгүй бах гэж бол таамаглаж байна, тийм ээ. Тэгээд хожим бол магадгүй одоо энэ дүр бол бас нэлээд чухал дүр болж бас магадгүй. Тэгээд энэ хааран хаал бас нэлээд том үйл бас өрнж бол магадгүй гэж бол харж байна. За тэгээд тэгсэн чинь дэм бол ингээд яжлоод бол инээж байгаа. Тэгээд чам шиг одоо ноён угсаагүй хүнд юу гэж энийг өхөвдөө гэдэг. За яагаад өгөхгүй вэ гэдэг шалтгаан бол мэдээж улс төр талаас бол мэдээж өгөхгүй. За хааран хаал бол маш чухал бол газар. Ер нь байршлууд бол маш чухал газар. За хэдүүлээ яагаад чухал гэдэг хожим нэлийн сериусны яриа гэж бодож байна. Тийм учраас энийг бол улс төрийн зорилгоор бол ямар тач алисаад бол өгөхгүй. Тэгээд илүү өөр том овог яг улс төрд хэрэгтэй тэр овгийнхэнд л бол ер нь бол өгөх нь бол зүүн хэрэгээ. За тэгээд би чамд өөр гавьяа шангил өгөө гэдгсэн чинь яасан бэ гэхээр за энэ нь бол одоо яахгүй тийм ээ. Энэ бол миний өсөглөн бол дарж чадахгүй гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ үг бол нэлээд сериусны үг. Тэгэхээр магадгүй энэ Алис гэдэг дүр бол хожим нэлээд том дүр бол ер нь бол болох юм шиг санагдлаа. За тэгээд үүний дараа яаж байгаа гэхлээр дүрс маань шилжээд за манайхын Corliss-ыг хайж байна. Аалан бол Corliss-ыг хайж байна. Тэгээд өмнөх ангид дээр Ava гэж дуудсан бол одоо энэ дээр Ноёнтон гэж дуудаж байгаа. За яагаад тэгэхээр манай Corliss бол хүүгээ гэж яг 100% хүлээн зөвшөөрөөгүй өөрийнхөө овгийг бол өгөөгүй байгаа. За тэгээд Corliss-ыг хайж явах үеэр яг энэ газар хэн хэрсэн бэ гэхээр түүний одоо ач охин, зэ охин түүний зэ охин Bella бол луута хурж ирж байна. За тэгээд Bella энэ Аалан хоёрын яриа бол борж байна. За тэгээд Bella бол Аалан болохоор за ер нь бол Corliss ямар хүн байсан бэ? Хэр хүн байсан бэ гэдэг талаар бол асууж байна. За тэгээд Bella бол ер нь л ярьж байна. Одоо үнэн шударга юм хүн байсан. За тэгээд Аалан бод хэлж штэ намайг бол ингээд тоогоогүй тийм ээ. Бид хоёрыг тоогоогүй гэж ярьжсэн. Харин Bella болохоор үүн дээр яаж байгаа гэхээр түүнд бол тайлбарлаж байгаа тийм ээ. За яагаад гэдэг асуудал. За ер нь бол яасан бэ гэхээр Аалан бол Corliss Valerian бол мэдээж энэ хоёр хүүг бол бодож исэн. Гэхдээ Corliss Valerian бол эхнэрдээ бол маш их хайртай байсан. Тэгээ эхнэр бол Rhaenys гүнж байгаа шүү дээ. Rhaenys гүн нас ордог. Уучлаарай. Тэгээд Rhaenys гүнж байгаа. Тэгээ Rhaenys гүнжд бол маш их хайртай байсан. Тийм учраас яаж байгаа гэхээр одоо Rhaenys гүнжээс хүүхдүүд гарсан. Тэгээд энэ хоёрыг бол одоо өв залгамжлагчаар сонгож олж чадаагүй гэдэг ийм тайлбарыг бол хэлж байгаа. За тэгтээ дээр бол ингээд хоёрыг сэтгэлдээ бол боддог байсан гэдэг. За тэгээд дээрэс нь манай Corliss бол тийм ээ хатуу чанд хүнээ гэдэг байгаа. За ингээд дээрэс нь тэгээд манай Адам хүртэл Sismok гэдэг луутаага ирцэн бас ингээд хайж байна. За ингээд Corliss Valerian-ыг энэ гуруулаа бол гэдэг энэ дээр л ингээд хайгаад бол явж байна. Тэгээд дүрс шилжээд тэгээд тэгсэн чи яасан бэ гэхээр одоо нэг нуурын ирэг дээр тэгээд нэг жижиг хадан хясааны ирэг дээр Corliss Valerian маань гаадарч байгаа. За ингээд дүрс шилжээд манай Lyris за Aegon Lyris хоёр бол ер нь бол явж байна. За хэдүүлээ ер нь ингэчий гэж бодож байна. Шууд юу руу яриа явчих. Одоо ингээд дахиж буцаж Corliss дээр ирэхгүйгээр нэмсэн Corliss-аа яриад ингээд дуусгачих гэж бол бодож байна. За тэгээд үүний дараас Corliss олдсон. За тэгээд Corliss ингээд цайзаа харж байгаа. Дараа нь бол түүний цайз бол одоо шатсан байдалтай бол мэдээж харагдаж байна тийм ээ. High tide гэдэг бол цайз маань одоо ингээд шатцсан маань юучгүй болсон маань. Тэгээд Corliss хэлж байгаа. За би бол тойрт юу ч өгч чадахгүй. Гэхдээ би чамд бол одоо өөрийнхөө овгийг бол өгнө. Тэ би чамд бол овгоо өглөө. Гэхдээ юу ч хөл овгоос нэрнээс өөзөл өгч чадахгүй нэ гэдгсэн чинь манай Аалан надад энэ л хэрэгтэй байсан. Ингээд надад энэсийг бол жоохон сонин помпаалны чимжээ сонин санагцсан. Ямар ч яагаад ч айгүй сонин санагцсан. За одоо хэдүүлээ Corliss-ын талаар яриа. За Corliss бол бардав. Corliss бол одоо ерөөсөө яг одоо энэ цаг үедээ бол хамгийн алдартай далайн тийм ээ. Одоо маш их түүхийг бий болгосон юм баян одоо худалдаачин байгаа тийм ээ. Маш их адал явдал үзсэн. Маш их адал явдал маш их эд хөрөнгөтэй, нэр хүндтэй, өөрийн гэсэн флоттай юм маш хүчрхэг юм байсан. Мань хүнд бол бүх зүйл байсан. Гэхдээ мань хүнийг өөрийнх нь одоо хязгааргүй шунал бол энэ зам руу хөтлсөн. Тэгээ ингээд хаан ширээг авахыг хүссэн. За тэгээ энэ хүсэл нь өөрийнх нь гэр бүлийг бол сүрүүлж
хайсан байгаа. Тэ тэгээд түүний эхнэрийг үхэлд хүргэсэн, түүний хүүхдүүдийг үхэлд хүргэсэн. За ингээ эцэст нь өөрийнх нь тийм ээ энэ high tide гэдэг цайз нь drift market гэдэг газар байдаг энэ high tide гэдэг цайз нь шатарч болгосч үгүй болсон. Тэг ингээд ерөөсөө ач тэгээд хоёр бутчаас нөр хинч үлдээгүй. Тэгэхээр өөрийнх нь шунал өөрийнх нь одоо тэр их шунал мань хүнийг одоо энэ зам руу бол ингэж хөтөлж бол оруулчлаа. Ингээ гэр бүлийн бас сүннээ суурулж байна. За тэгээд үүнээс хойш бол юу яа. Үүнээс хойш бол одоо энэ овог бол ингээд яг энэ цаг үед байсан шигээ ийм бол хүчрхэг бол ер нь бол болоогүй. Тэ хүчрхэг бол болоогүй. За тэгээд ер нь бол ингэж явсаар хагаад хожим Game of Thrones дээр эдний овог одоо энэ Drift Market энэ арал дээр ер нь байж байдаг. Тэгээд эдний овог бол тухайн үед бол үргэлжлээд бол явж байдаг. Гэхдээ тийм хүч нөлөөтэй том овог бол байдгүй юм жижиг бол овог бол ингээ хэвэндээ бол ингээ Game of Thrones-ийн хүртэл ер нь бол үргэлжлээд бол явж байгаа. Тэгэхээр ямар тач Valerian-ы одоо үндэс угсаа бол тасраагүй байна. За ингээд хэдүүлээ Corlys-ын талаарх яриагаа ингээд бүрэн бол хаачий гэж бол бодож байна. За тэгээд үүний дараа хэдүүлээ дүрс шилжээд Aegon Larys хоёрын тухай ярив. За энэ хоёр мэдээж хэрэг зөөвөрлөдөг өндөр баригдсан явж байгаа. За энэ хоёр маань Rhaenyra-гийн цэргүүдэд баригдчихсан. Ингээд озлогдоод Rhaenyra-д хүргэж өгөхөөр нөө цэргүүд нь аваад бол ер нь бол явж байгаа. За тэгээд явж байсан чинь замд нь юу болсон бэ гэхлээр нөгөө Tyrion-ийн цэргүүдтэй таарчдаг. Замдаа. За яг хажууханд нь те Gollet гэдэг газар тулаан болсон. За тэгээд тулаан болсон чинь юу болж байгаа вэ гэхлээр дайнаас гарч байгаа Tyrion-ийн цэрүүд аралдаа гарч ирээ. Тэгээ явж байсан чинь замд нь таарлаа. Тэгээ энэ хоорондоо байлдаад. За тэгээд манай хин хоёр Aegon-ийн хоёр гэж зүхтж байгаа. За тэгээд Larys болохоор өөр газар руу зүхтъя. Тэ илүү аюулгүй газар руу явъя гэж тэгсэн чинь манай Aegon маань бол ингэж байгаа Rook гэдэг газар руу явна гэж тэгж байгаа. За Rook гэдэг газар нь ямар учиртай газар вэ гэхлээр тэ Rook гэдэг газар нь ямар учиртай газар вэ гэхлээр өмнө 2 дугаар season дээр энэ Rook Race гэдэг энэ газарт бол тулаан болсон. Ямар тулаан болсон бэ гэхээр нэг талаас Rhaenyra Alicent-ийн тэ ногоон талын цэргүүд энэ Rook Race гэдэг одоо энэ газар ирээд энэ цайзыг эзлэх гэж оролж ирсэн. Нөгөө талаас болохоор энэ Rhaenyra-гийн цэргүүд ингээ хоёр талаас хар ногооны цэргүүд хоёр талаас тулаад тухайн цайзыг эзлэх гэж оролж ирсэн. Тухайн тулааны үеэр манай одоо Aegon тэ Alicent-ийн хүү Aegon Sunfire гэдэг лугаа унаад хурж ирсэн. Харин нөгөө талаас нь бол манай нас ордог одоо Rhaenys гүнж маань Meraxes гэдэг лугаа одоо унж ирээ. Тэгээд энэ ч луугийн тулаан бол ер нь яг энэ Rook гэдэг газар бол болсон. За тэгээд энэ тулааны үеэр манай Sunfire бол маш хүнд гинтл авсан. За тэгээд үүнээс болоод Aegon маань маш хүнд шархсан, үхэх шахсан байгаа. За тэгээд үүний дараа тулалдааны дараа Wagger гэдэг луу хурж ирээ. Тэгээд Meraxes Wagger хоёр хоорондоо тулалдаад тэгээд Meraxes луу маань бол насарсан байгаа. Тэгээд эзэнтэйгээ хамт те Rhaenys гүнжтэй хамт хатантай гүнжтэй хамт ингээд нас орсон байгаа. За тэгээд яг тэр газар руу бол явнаа гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ Rook гэдэг газар бол тэр газар хэлж байгаа байхгүй. За тэгэхээр тэнд нэг юм байна л гэсэн үг тийм ээ. Aegon тийшээ явнаа гэж яхаг бодвол энд бол тэнд нэг юм байх шиг байна. Тэгээ юу болохыг хэдүүлээ дараагийн ангиас бол харъя гэж бодож байна. За ингээд үүнээс хойш бол дахиж Aegon-ы сцен бол гарч ирэхгүй ээ. За тэгээд манай Daemon маань бол дуудагдаад Dragonstone-д бол хүрэлцэн ирсэн. Dragonstone-д хүрэлцэн ирсэн. Тэгээд Daemon маань ингээд алхаа ороод ирсэн чинь өөдөөс нь Hugh Hammer тэгээд хин хоёр Wolf хоёр бол таарж байгаа. Тэгснэ яг энэ Wolf-ийн царай мангар инээтэй те орж ирсэн яг ингээд тэрвэрх гээд тэг яг ингээд тэрж авах гээд амар инээдтэй. Тэрж авахсны Daemon орхгүй те. За тэгээ Daemon орж ирээд ерөнхийдөө бол ууралж байгаа. За яагаад ууралж байгаа вэ гэхлээр ер нь бол тушаал биелүүлээгүй. За өмнөх ангиуд дээр ер нь бол энэ Hugh Hammer болон Wolf White хоёр бол ер нь их итгэж болохооргүй хүмүүс байна. Тэгээд бас ер нь бол одоо уруулж болохоор хүмүүс байна гэдгийг бол Daemon бол харсан байна. Нэгдүгээр. Хоёрдугаарт үүн дээр яг юу болж байгаа гэхээр за Daemon бол ингээд энэ хоёрт ингээд түрэмгээ харьцаж байгаа шүү дээ. Тэгээд Wolf-ыг бүр алгадаад авсан. Тэгээд хоёр тушаад биелэлээгүй. Яагаад
За яасан гэхээр Ренере хатан бол энэ хоёрыг харан энэ одоо Адам 3-ыг бол тий харан хаал дээр Вагр гэдэг луг хүлээгээд байжээ гэж хэлсэн. Тэгээд хөрөөдөрөнгүүд отож очоод энэ 3-ыг тэр Вагрыг устгах гэж тушаал өгсөн боловч тушаалаг бол нэг үгээр хэм бол зөрчөөд хүрээд ирсэн гэсэн. Хоёрдугаарт одоо бол бас демоны хувь демонч бай одоо Таргарианы хувьд ч гэсэн бас нэг асуудал үүсэж байгаа. Яаж байгаа гэхээр бутчууд хүртэл луу унж байгаа. Тэгэхээр Таргарин бол ер нь хинч биш болж хувирах магадaltaй болж байгаа гэсэн. Тэгэхээр хаад ноёд одоо зөвхөн Таргаринчуд луу ундаг луу унгаараад эдгээр онцгой байсан бол одоо онцгой биш байх боломжтой ард түмэн тийм ойлголтыг өгөх тийм боломжтой болцсон байгаа учраас демоны хувьд бол энэ хоёрт ч бас нэлээд хатуу Сиросны хоёр бол ер нь бол боолооч шүү гэдэг ингээд утга санаагаар бол хандж байгаа олоо гэж бол бодож байна. За тэгээд ерөнхийдөө энэ хоёроос бол мань хүн бол аюул занлыг бол мэдэрч бол эхэлсэн баг. Энэ хоёр бол ер нь за ялангуяа Хью Хаммероос бол илүү том аюул мэдж байгаа. Тэгэхээр Хаммер бол одоо энэ төв дээр бол ер нь бол 2 дахь том лууг унж байгаа. Верметр гэдэг лууг унж байгаа. За ер нь бол яг 3 дахь том луу баггүй. Хамгийн том нь Вагр гэж байгаа. Вагрын дараа бол Каннибал гэж болон луу бол байгаа. Гэхдээ Каннибал гэдэг луу одоохонд эзэнгүүдээр зэрлэг луу баггүй. Тэгээ бусад лууга барьж иддэг юм зэрлэг луу учраас гараагүй. Тэгэхээр яг энэ тулаантайгаа харьцуулах юм бол Вагрын дараах орох хамгийн том луу бол энэ Верметр гэдэг лууг унж байгаа. Тэм учраас энэ Хью Хаммер бол бас аюултай хүн байх магадлал тун өндрөө. За тэгээ үүний дараа мань хүн бол хинтээ бол Мисеретай бол уулзж байгаа тийм ээ. За тэгээд Мисере энэ хоёрын яриа бол за ингээд явжулсан байрсан чи яасан хийсэн гэдэг. Би за энэ дээр бол нэг амар ач холбогдол бол өгөхгүй бай гэж бодож байна. За энэ хоёр нэг тийм яриа бол ингээд яриа өнгөрсөн. За үүний дараа Захаа ирсэн. За тэгээд Захааг аваад манай Ренередаар демонд орсон. За тэгээд Ренерегийн одоо орон дээр итж байгаа тэ өрхий ингээд маш их гашуудж байгаа хэсэг бол одоо үнэхээр ингээд хэцүү бол байсан. За хэдүүлээ үүнийг ярихаас өмнө Алисентийн тухай яриад дуусгачих уу гэж бол бодож байна. Тэгээ Алисентийн тухай бол яриад би дуусгачих гэж бодож байна. За Алисент маань нөгөө талд юу гэдэг байгаа гэхээр Ренерад King's Landing-ийн хаалгын онгоож өгөнд King's Landing-д оруулна гэсэн амлалтанда хүрэх гэж бол мань хүн бол одоо ер нь хичээж байгаа гэсэн. За тэгээд түүнтэй холбоотойгоор мань хүн одоо ордны харуулууд өөрийнхөө туслахтаа бүгдэнтэй нь уулзаад ингэж явж байгаа. За ингэж уулзж явж байгаад хинтээ уулзж байгаа гэхээр Лютер гэдэг одоо хүнтэй бол ер нь уулзж байгаа. За тэгээд Лютер гэдэг хүн бол хэн байсан бэ гэхлээр 1-р сесэн дээр тийм ээ. За ямар ч тач 1-р сесэн дээр энэ Лютер гэдэг хүн бол юу байсан? Демоны туслах байсан байхгүй. За тэгээ өөрийнхөө харуулд ингээд юм хэлж байгаа. За тэгээд энд ингээ гүгээд байгаа хөрхий. Лютертэй уулздаг хэсгийг гарах гэж чадахгүй байгаа. За яаж байгаараа би гэлс болоод ирэх. Тэгэхээр Алисент маань энэ Лютер гэдэг одоо хүнтэй бол командлагчтай бол уулзж байгаа. За энэ Лютер гэдэг хүн болохоор хотын одоо цагдаа гэсэн үг. Энэ алтан нөмөрхтөнгүүд би одоо хотын цагдаа нар гэсэн үг л дээ. За тэгээд энэ болохоор одоо бол энэ хотын цагдаа нарын ахлах бол командлагч бол хийж байгаа гэсэн үг. За 1-р сесэн дээр манай демон мон бол хотын командлагч байсан шүү дээ. За тэр командлагчийн туслах нь байсан гэсэн үг байхгүй. За тийм учраас демонд бол ер нь демоны талын хүн бол байгаа. За тэгээд тэрнээс хойш гисэн демонд аягүй олон удаа бол тусалж ийсэн. За тэгээд энэ Лютертэй уулзаад хотын хаалгын онгоолго демонд тусал гэдэг талаар бол ингээд ярьсан. Тэгэхээр магадгүй одоо Ренер бол мэдээж Лютерг бол демонгийн талын хүн гэдгийг бол ингээд мэдчихсэн юм шиг бол байна. Уулзж байгааг бодвол. За тэгээ үүний дараа өөрийнхөө хамгаалагчд бол ингээд хол бай гэж хэлсэн. Тэгээд хамгаалагчтайгаа ингээд ярьсан. Тэгсэн нөгөөх нь Iron Road те Road-д очиод хэлсэн байна. За тэгээ Road Alicent-ийн өрөөнд орж ирээд за Alicent-ийг бол ерөөхдөө хүчрхийлэх гэж бол оролддог. За тэгээд мань хүн бол угаасаа 27 их нэртэй те ер нь бол жоохон тийм талын гар. За тэгээ Alicent-ийг яг хүчрхийлэх гэж оролдох үед гаднаас Orwell гэдэг мейстер маань орж ирж түүнийг бол ингээ аварж байгаамаа. Тэгээ авраад мань хүнийг шоронд бол хорчиж байгаа. За ингээд энэ Orwell ер нь энэ 1-р сессээс ахуулаад ер нь их чухал үүргийг гүйцэтгээд байна тийм ээ. Олон удаа өөх гээд олон удаа хүний амийг аваад ингээд явж байгаа. За ингээд Alicent-ийн хэсэг юм байгаа. За тэгээд дараа нь Rhaenyra хурж ирэх үед Alicent ингээд Rhaenyra-д хаалгын онгоолж өгөөд өөрийнхөө охин Helena охиноо аваад тэгээд ачаа аваад ингээд зугатаа явж байгаа. За ингээд нэг иймэрхүү хэсэг бол гарч байгаа. Ингээд Alicent-ийн сценийг хэдүүл ингээд яриад байна. Ингээд
дуусгачих гэж бодож байна. За тэгээд үүний дараа хэдүүлээ шууд Ренерагийн сцен руу явж очие. За Ренера маань бол ингээд орон дээр хямарсан байгаа. Тэгээд хоёр хүн нас орсон гашуутсан маш хүнд байдалтай бол ингээд байж байна. За тэгээд Ренера энэ дээр нэг зүйлийг хэлж байгаа. Тулааны үеэр нэгэн зэрлэг рүү орж дайны талбар руу орж ирж төвөөсөн байна. Тэр бол ингээд Джейсийн үхэлд Жехересийн үхэлд бол ингээд буруутай тэр л гол гэж хэлж байгаа. За мэдээж энэ бол мэдээж Бейлаш хин шүү дээ тийм. Рейна шүү дээ тийм ээ. За тэгээд нэг тэгэхээр бас нэг бодлын Рейнагийн бас зүв байсан байна. Тэгээд хэрэг луг олоо шийтгэх нэ гэдэг тэр ингээд очиж байна. За тэгээд мань хүн буцаад орондоо хямраад хэвдэх үед яаж байгаа гэхээр Демон тэнд хэлж байна. Ренерад л хэлж байна те. За Вагер бол Харан хаал руу явсан байна гэдэг мэдээ бол ирлээ тийм ээ. Тэгээд Харан хаал руу явсан байна. Тийм учраас одоо бид нэр King's Landing-д очоод шууд эзлээд авах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр одоо яг Dragonstone нийтдээ 4 луу бол байгаа гэсэн үг. 4 луу байна. За тэгээд шууд очоод King's Landing эзлээд авъя гэдэг саналыг бол хэлж байна. За үүний дараа тэгээд King's Landing эзлэхийн тулд маш их золиосоор эзэлж байгаа. Тэ чи бүр 2-2 хүүгээ алдсан. Усан флотоо алдлаа. Тэгээд ийм их золиосыг үнгүү болгоно гэж үү гэж одоо Демон бол ярьж байгаа. Тэгээд мань хүнийг бол ятгаж байгаа. За тэгээд энэ дээр бас нэг сонирхолтой зүйл ярьж байгаа. Тэр юу гэхээр би үзэгдэл үзсэн. Тэгээд би ирээдүг харсан. За тэгээд ингэртээ тэ луу 3 луугийн зулцах тэрсэн нэгэн охин байсан тийм ээ. Тэгээд өмнөдөөс бол маш том аюул бол ирж байна. Тэгээд маш том аюул бол ингээд ирж байна тийм ээ. Тэр аюулыг яаж байгаа вэ гэхлээр тэр аюул ирж байна. Тэм учраас одоо чиний үр удам энэ хаан ширэнд суух ёстой. Тэм учраас чи хаан ширийг бол авах ёстой юм байна. Тэгээд би үүнд л итгэсэн. Тэгээд Viserys чамд энэ нууцыг хэлсэн тийм ээ. Тэгээд одоо би ч бас энэ нууцнд итгэж байгаа. Тэм учраас би чамд үйлчлэнэ гэдэг ийм их утгаарлагтай л ирж байна. За тэгээд мэдээж Daenerys-ийг бол хэлж байгаа шүү дээ. Тэгээд энэ хэсэг сцен бол надад бол үнэхээр маш гоё санагдсан. За тэгээд үнэхээр тэр яг тэр хэсгийг бол ингээ хардаг хэсэгт бол надад бол үнэхээр гоё санагдсан. Тэгээд сэтгэлийг маань бол үнэхээр хөдлөж чадсан. Тэгээд Ренер би бол маш их ядарч байна гэх. За ингээд Ренерийг бол ятгаж чадсан. Тэгээд Ренерийг бол одоо зөвгөнлийн хатан бол байсан юм байна. За тэгээд хүмүүс бол маш олон тайлбар өөр ингэсэн өнцгөөс бол ер нь харж байгаа тийм ээ, гаргаж байгаа. За би бол ингэж л бодож байгаа. Viserys хааны бол зөв л байсан юм байна. Одоо энэ цэвэр миний бодож байгаа. Viserys хааны бол зөв байсан юм байна. За тэгээд Viserys хааны бол ер нь зөв байсан юм байна. Ренерийг бол ингээд хатнаас сонгодог нь тий. За яагаад тэгэхээр Viserys хаан бол тэр ирээдүйн зөвгөнлийг бол баг үдсэн бах гэж бол би таамаглаж байна тийм ээ. Тэр ирээдүйн зөвгөнлийг үдсэн бах. Тэгээд Ренера хатан болох ёстой гэдгийг ч үдсэн бах. Тэгээд Ренера Демон хоёрын тийм ээ үр удам хожим тийм ээ одоо тэр зөвгөнлийн одоо ханхуг зөвгөнлийн гүнжийг хатныг те бол авчирнаа гэдгийг бол харж исэн баха. За тэгээд тэрлүү бол ерөнхийдөө ингээд чиглүүлж байгаа тийм ээ. За тэгэхээр Viserys хааны нэг талдаа бол зөв байсан юм шиг байна гэж бол би бол ер нь бол хувьдаа бол бодсон. За тэгээд зураглал Ренеригийн хар бараан те яг энэ нэг юм өш хонзондоо баригдсан те энэ хэсгийг маш сүртэй байсан. За тэгээд Ренера хурж ирээд за тэгээд Ренеригийн өмсгөл бол тийм ээ. За өмсгөл бол за хэн бол Демон бол ингээ хоёр дуулга өмсөн юм. Ренера болохоор юм хар хувцс өмссөн байна. За тэгээд нүдний харц уйлсаар хагаад нүд нь ингээд харлаад улаацсан байгаа тийм ээ. Тэгээд харцсан ширүүн болоод ингээд тэгээд мань хүн Лорентиг ал гэдэг тушаалыг өгж байгаа. За тэгээд ингээ би Dragonstone Snake гэсэн чинь та болохгүй гэдэг ингээд за мань хүн ерөнхийдөө нисгээр ингээ болж байна. За тэгээд мань хүний ингээд хувцс тийм ээ. Хувцсны дүр зураг тэгээд баг зэрэг ингээ биеийн хилэмжтэй ингээ баг зэрэг бөхтэлсэн байдалтай нүдний хэсгээ доор улаасан байдалтай тэгээд бүс зүүцсэн тийм ээ хар хувцастай тэгээд алхааны ийм зөөлөн мөртлөө ширүүндүү тэгээд зөөлөн мөртлөө ширүүндүү том алхаад за энэ бүх юм биеийн хилэмж энэ дүрслэл мөртлөл бол үнэхээр маш гоё илтгэсэн. За мэдээж яаж байгаа Кармен хүн маш их ядарч байгаа, маш их туйлдж байгааг харуулж байна тийм ээ. Энэ бүгдээсэн байдал нь. Тэгвэл яаж байгаа гэхээр энэ уур, хилэн, хорсол өшөө хонзондоо бол мань хүн бүр ингэж одоо автаж байна гэдгийг бол одоо ерөөдөө ингэж бол харуулж бол байгаа юм шиг надад бол ингэ санагцсан.
Тэгээд за ингээд Мелисанд болсон. За тэгээ энэ хэсэг дээр нэг энэ яг хальт таад ингээд анзаарсан бол тэр хоёр луу гээд хоорондоо ингээд толгоогоо нийлүүлээд ингэж байгаа. Маш аягүй гоё сцен надад санагдсан. Тэгээ энэс дээр л яг айгүй их гоё юу бол хүмүүсийн хооронд айгүй их шуум бол явж лээ те. Тэгээд энэ гоё зураг байсан. За ингээд мань хүн луунуудаа дагуулаа King's Landing руу ниссэн. Тэгээд дэм бол King's Landing нисэхээс өмнө мань хоёрт Hammer тэгээ Wolf хоёрт бол тушаал хэлж байгаа шнэ. За хоёр бодох хэрэггүй. Зүгээр тушаал даг. Тэгээ хий гэснийг л хий гэдэг ийм зүйлийг бол ингээд хэлж байгаа тийм ээ. За ингээд тэгээд яг энэ луу нисэж байгаа хэсгийг хараалаа. Яа, за энэ бол мэдээж Cyrix луу бол байна. За 5 секундээс илүү яаж болохгүй. За яг энэ зураглал тий. За ингээд хамгийн урд бол Cyrix луу нисэж байна. Түүний ард бол Craxus тэр урт үзэт өнд Craxus гэдэг луу байгаа. За тэгээд юу байна? Silver гэдэг луу маань байна. Тэгээ хамгийн ард нь бол Vermetor гэдэг. Ингээд дөрвөн луу маань King's Landing руу нисэж байгаа хэсэг бол гайхалтай сүрдмээр гоё зураглал байна. За ингээд King's Landing руу ниссэн. За тэгээд хэдүүлээ Aemon дээр хурж ирье. За Aemon-ын тухай. За Aemon бол за Wagner гэдэг луутайгаа Харан хаалт хурж ирсэн. За тэгээ Харан хаалт хурж ирснэ хиний цэргүүдийг шатаага хийж байгаа юм тийм ээ. За энэ цэргүүд бол мэдээж манай Demon-ы нөгөө түрүүний Blackwood, Stark-ийн армууд бол мэдээж биш. Энд мэдээж энэ цайзыг хамгаалах гэж үлдээсэн армиг бол ингээд нэг үлээлтэр бодоолгоо хийчихэж байгаа. За тэгээд ингээд Wagner-ыг энэ дэс болохоор Wagner-ыг гээд нисэж байгааг Kristen Cole-ийн арим бол хардсан шүү дээ. Доороос хараад тэгээ Kristen Cole Харан хаал руу явж байна. Бид нар Харан хаал руу явна гэдгсэн. За тэгэхээр Kristen Cole-ийн газраар арим аваад Харан хаалдаа ирж байгаа. Нөгөө талаас Blackwood тэгээд Tully, тэгээд Stark гэдэг овгууд ирж байгаа. Ингээ ерөнхийдөө Харан хаалд ингээд их цэргийн төвлөрөлт болж байна. Дээрээс нь Wagner, тэгээ Aemon Wagner гэдэг лугаа хурж ирээд Харан хаалыг бол эзэлж авч байна. За тэгээд ингээ галдан шатааж байна, хүмүүсийг алж байна. Тэгээд Aemon-ийн тулаан бол үнэхээр бас амар гоё хийцтэй тийм ээ. Үнэхээр гоё тулаан молооныг хийж байгаа. Тэгээ энэний армор дээр өмсгөл нь ямар ч гоё супер юм дээ тийм ээ. Үнэхээр гоё байгаамаа. Энэ зураглал мөргөл бол үнэхээр супер байсан. За тэгээд мань хүн одоо зааланд орж ирж байгаа тийм ээ. Зааланд орж ирээд тэгээд Simon Strong-ыг шууд алаа хийж байгаа. Үгийн зэрэгүү тий. За тэгээд түүний хоёр хүүг ингээд бас дээрээс нь алаа хийж байгаа. За тэгээд яг энэ хоёрт нь оцолж явах үедээ мань хүн хутгалуулж байгаа. Тэгээ хутгалууснаа бол эхэндээ анзаараг байж дараа нь бол хутгалуулж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хэдүүлээ Aemon бол ер нь нэлээд догшин ширүүн өршөөлгүй дээрээс нь яаж байгаа ямар нэгэн улс төрийн тактикийн ямарч бодлохгүй хүн байгаа. Тэгэхээр одоо нэг бол ер нь хүүхэд л байгаа л да. Энд одоо өсвөр насд дөнгөж гарч байгаа тийм хүүхэд бол байгаад байгаа байхгүй. За тэгээд хутгалуулаад яг үхэхийн даван дээр Alice гарч ирж байгаа. Alice шулам бол гарч ирж байна тийм ээ. Тэгээд намайг авраач гэдэг хэсэг. За энэ хэсэг бол тэ намайг авраач гэдэг хэсэг бол ингээ байна. За ингээ мань хүндээ хутгалуулаад тусалдаад ингээ ухаалдаад унж байгаамаа. За хэдүүлээ одоо Харан хаалын тухай ярив. Харан хаал цайзны тухай. За энэ Харан хаалд ингээ одоо ер нь бол яг энэ ангиас харах юм бол одоо жоох спойлер хэлчихье. Энэ ангиас харах юм бол хэдүүлээ энэ Харан хаал гэдэг цайз дээр цайз ер нь юу болох гэдэг шүү дээ тийм ээ. Харан хаал гэдэг цайз бол дараагийн том тулааны яг үндсэн том газар болох гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр юу болж байгаа гэхээр за Харан хаал бол ийм гэсэн үг. Энгийнэ тайлбарлах юм бол энэ Westeros гэдэг төв биш тийм. Westeros гэдэг төвийн яг 4 замын уулзур гэсэн үг байхгүй юу? Энэ Харан хаал гэдэг цайз. Энэ Харан хаал гэдэг цайзын яг энэ байршил нь яг тэр 4 замын уулзур гэсэн үг. Яг энэ байршлаас хойшоо Stark-тэй North руу хойд нутаг руу явна. Lannister руу явна, King's Landing руу явна, тэгээд Dragonstone руу явна гэдэг яг энэ гол газар гэсэн. Тэгээ энэ Харан хаалын хажууд маш том нуур байгаа. Тэгэхээр энэ локейшн хувьд бол маш том ашигтай байрлалтай газар гэсэн үг. За тийм учраас хэн төрүүлж Харан хаалыг эзэлнэ тулаанд давуу талыг эзэлж байгаа гэсэн үг. Тиймж учраас өмнөх сизон дээр Demon Rhaenyra-тай муутаа шууд хамгийн түрүүнд очиж Харан хаалыг эзэлж авдаг нь тийм учиртай.
Одоо тэгэхээр Демон давуу талыг эзэлсэн байсан байна. Тэгээ саяны одоо Lannister-тэй тулсан тулааны үеэр Демоны тал бас ялж байгаа нь ер нь ашигтай байршлыг олоод авсан байгаа гэсэн. За тэгээд Alicent Aemond-ыг ятгаад Харан хаал руу явуулж байгаа нь нэг талдаа бас Харан хаал руу явах нь зөв гэдэгт Aemond бас итгэж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр мэдээж энэ газрыг эзлээд авчих юм бол эдэнд бол маш том тулаан, маш том боломж бүрдэн. Тэгээ хойд нутаас Stark-ийн айрам, өмнөдөөс Blackwood-ууд те төлөөнөр хоорондоо нэгдэх замыг хаагаа хайчих боломжтой. Стратегийн хувьд бол тийм боломжтой газар байхгүй. Тэгээд дээрэс нь бас одоогийн энэ төвд байгаа хамгийн том цайз байхгүй. Ер нь. Тэгээд энэ бол маш стратегийн хувьд улс төрийн хувьд маш том одоо чухал бол газар байхгүй энд тийм цайз. Тийм болохоор энэ дээр ингэж болоод байгаа. За тэгээд спойлер ихэд ирэх одоо ангиуд дээр энд бол мэдээж маш том тулаан бол ингээ болох нь бол тодорхой болчихлоо шүү дээ. Ер нь бол энэ спойлер даагүй. Том тулаан болох нь бол ингээд ойлгомжтой боллоо. За ингээд хэдүүлээ шууд King's Landing руу очиё. За энэ дээр надад нэг юм зүйл айгуу сонир санагцсан. За ингээд King's Landing руу 4 өөнөөсөд очиж байна тий. За эхлээд яаж байгаа вэ гэхлээр Game of Thrones дээр хэдүүлээ хамгийн сүүлд Game of Thrones дээр King's Landing-ийн дээгүүр луу нисэж байгааг хэдүүлээ харсан тийм ээ. Тэгээд тухайн цаг үед бол луу King's Landing-ийн дээгүүр нисэх нь бол маш төгшүүртэй байгаад байсан шүү дээ. Яг та эргээд ингээд season 8 үзэх юм бол тийм ээ. За тэгээд Tyrion Daenerys одоо би Game of Thrones-д хоёрж байгаа шүү за. Tyrion Daenerys хатны зөвлөх тийм ээ. Та луутай битгий оч луу хотыг галдан шатаан тийм ээ. Луугаас олж галдан шатсанаас л хүмүүсийг хүхэн тиймээс битгий очоод шууд эзэл. Daenerys л шууд очоод эзэлчих гэхээр битгий оч гэдэг ингээд ийм зүйл яриад байсан шүү дээ тухайн үед те. Тэгэл одоо King's Landing луу очих нь маш амар их хүн үхэл юм шиг ойлгоод байсан чинь яг энэ хэсгийн сценийг үзээд яг энэ ангийг үзэхлээр тэр хэсэг шал тэнийг надад санагдсан. Ягаад ийм сони хийсэн бол би ягаад тэгэхээр одоо энэ дээр ингээд хараад 4 луу нисээд очиж байгаа шүү те. Хэрэг вагар байсан бол агаар тэнгэрт дайм болоод бус нь угаасаа буугаад өгч байсан. Тийм ээ ойлгомжтой луу ирцээс буугаад өгөх байсан. Тэгэнгүүт яаж байгаа гэхээр энэ дээр вагар байхгүй. Тэгэнгүүт 4 луу хөрөөд угаасаа бүгд бууж өгч. Тэгвэл Game of Thrones руу буцаад 8 дахь анги дээр Daenerys King's Landing-д хурж ирэхэд угаасаа бууж өгөх л ойлгомжтой байсан юм шүү. Тэ Daenerys цайзын дээгүүр нисээд бүх харавч нарыг шатаагаал тэгэл түүний бүх цайзыг тийм ээ бүх усан флотын шатаагаал тэгэл эзлээд авчих байсан юм шүү юу ер нь. Тэгтэл тэрийг ингээд одоо ингээд эргээд харахаар утга зүүн хувьдтай найруулгын хувьд амар сонин надад бол санагцсан. За ингээд 4 луу хурж ирээд King's Landing эзэлж авлаа. Тэгээд Daenerys-тэй Daemon 2 дотогшоогоо орсон. За тэгээ бүгд хаалгаа нээсэн, ороод өгсөн. Тэгээ яг цайз руу орсон чинь нэг юм 4 цэрэг тэ Daemon руу гүйжирж тулдж байгаа. За би яг энэ хэсгийг бол надад болж байгаа ойлгомж байсан. Ягаад гадаа тулаан болоогүй дотор яг энэ 4 гүйжир. Энэ 4 эсвэл тийм хаанд өнөмч 4 цэрэг юм уу? Тийм ээ. Эсвэл одоо тэгээ яг надад зүгээр заавал нэг Daemon-ыг тулдуулах гэдэг юм шиг л санагдсан л да энэ дөрөөс. Тэгснэ дөрүүлээ биш нэг нэгээрээ гүйж ирж мэж байгаа тий. За яг энэ бид өөлөх гээд байгаа шүү зөө. Тэгтээ энэ яг энэ хэсгийн стен бол үнэхээр гоё байлаа. Тэгээд тулаан бол үнэхээр гоёсэн. Тэр энергийн хард зогсож байгаа. За байрлал тэгээ сэлмээ суулгах гэж оролдож байгаа хэсэг бол бүр үнэхээр супер ёо. Үнэхээр гоё үзэгдэл. За тэгээд энергийн тийм ээ. Тэгээд Daemon-ы ингээд хин өөр тулдах хүн байна уу гэл тэгэл ингээд замд нь нэг нэгээрээ гарч ил тулдаад алуулаад тий. Тэгээд энергийн алхаж байгаа хэсэг бол үнэхээр супер гоё хэсэг бол ингээд байсан. Яг энэ алхаж байгаа хэсгийг харуулж. За яг энэ удаан харуулж чадахгүй юм. Copyright болж магадгүй. Энэ хэсэг бол үнэхээр сэтгэл догтлуулсан гоё байсан тий. За ингээд хаан ширээний өмнө ирдэгэ. За тэгээ үн дээр хид хидэн хүмүүс ингээд айгүй олон юм яриад лээ. За ингээд яг заал руу орохын өмнө Daemon тэгдэж тий. Daemon гараас нь ингээд атгахдаг ш тийм ээ. За хүмүүс бол айгүй олон тайлбарсан. Би бол бас өөрийнхөө өнцгөөс тайлбарлчих. За ямар тач ингээд хаалга нэгдээл ингээд цаана хааны ширээ харагдаж байгаа тийм ээ. За тэгээ хааны ширээн дээр ингээл яхад Daemon наан зогсноо. Өмнө нь болохоор одоо энэ чиг л маш том боломжтой. Daemon шууд Rhaenyra-ыг цаазаж хаяал өөрөө хаан шансах боломжтой. Гэхдээ тэгхгүйгээр Daemon бол маш ингээд нүдний харц биеийн хөдөлгөөн маш гой зөөлөн болцсон. Маш гой жүжиглэлтэй гаргасан. Тэгээд Rhaenyra-г ингээд тий за ороорой гэдэг дээр ингээд тогтж байгаа тий. Тэгээ мань хүн орох үед
ингээд энэ хоёр гар гарнасаа барилдаж байгаа. Тэгээ хүмүүс болохоор ингэж тайлбарлаад лээ. Дэм болохоор ингээд өөртөөгөө тэмцэлдээд гарын ингээд болиулах гээд гарын ингээд барьсан ч юм уу. Тэгээд би бол тэгж хараагүй. Яасан гэхээр Ренеро бол мэдээж Демоны тусламжтай л энд ирж байгаа. Тэгээ энэ бүх тулааны гол дүр бол мэдээж Демон байгаа. Тэгээ Демон энэ армиг удирдах байгаа тийм. Мэдээж тийм учраас Ренеро Демонд бол баярлснаа илэрхийлсэн. Дээрээс нь бас хайртай шүү гэдгийг илэрхийлсэн. Ингээд атгалт энэ хоёрыг ойлголцсон тий. Яг ингээд гоё энэ хоёрын дунд хайр бий болж байгаа. Энэ ойлголцсон гоё гараа барилт байсан шиг надад бол санагцаа. За ингээд Ренеро манд дотогшоо ороод за цэргүүд гарч ирсэн. Тэгээд араас нь манай Голден тий айрам гарч ирсэн. Хотын амбалагснаа гарч ирсэн. За тэгээд эдгээр бууж өгж байгаа. Тэгээд Ренеро болохоор за надад Эгоныг олж авчир гэж орилж байгаа. Та энэ хэсэг мэсэг бол үнэхээр сүртэй байсан. Тасархаа гоё байсан. За тэгээд яагаад одоо Эгоныг олж авчир гэж байгаа вэ гэхээр мэдээж Эгон үхжээж Александрийн талынхан үхжээж Ренеро бол хаан ширэнд суух нь бол зөв юм аа. За ингээд Эгон ирэл гарсан. За тэгэл хөөхий дахиад нөгөө Orville Master. Orville Master-ыг тэгээд дахиад баримталж аваад Демон бариад эхний анги дээр Эмонд гарч ирээд цаацлах гал тий. Тэгэл дараа нь хин Iron Throne гарч ирээл дараа нь Демон гарч ирээл ингээд бөөнөрөө цаацлах гал ингээд орлоод байдаг. Мөн үеийн мөртэй дүр юм да. Гэж бол би бодов. За тэгээд шорон Демон маань шоронд яваад утсан. Тэгсэн чинь яасан? Lyris-ны бэлэг үлдээжээ. Lyris strong. Тэ бэлэг үлдээсэн байна. За тэгсэн чинь тэр бэлэг нь юу байсан бэ? Гэсэн чинь хэн байсан бэлээ? Отто хай тавар байсан шүү дээ. За энэ дээрээс л бөө маргаа үүссэн. За энэ дээр бол ингэсэн юм аа. За ямар тач бол энэ бол кино багийнхны хийж байгаа өөрчлөлт гэхгүй юу? Кино багийнхны хийж байгаа өөрчлөлт энэ номон дээр бол арай өөр байдаг. Үйл явдлууд бол арай өөр байдаг. За тэгээд яаж байгаа гэхлээр Отто хай тавар ингээд шоронд аваад хорцсон байгаа. Номон дээр бол арай өөр үйл явдал бол энэ бол болж байгаа. За тэгэхээр Lyris strong. Lyris болохоор яаж байгаа вэ гэхлээр мань хүн бол нэлээд холбоо сүлбэтэй гар бол байгаа. Тэгээ нэлээд нууц бөөрийн гэсэн бүлэглэлтэй. Тэгээ хоёр талд ажиллаж штэ тийм ээ. Яаж байгаа гэхээр хэрвээ Эгон бүтлгүүдэх юм бол мань хүн яах вэ? Эгоноо шууд барьж өгөөд тэгээд би танд бэлэг өгсөн штэ хатнаа. Тэгээд Ренеро хатан минь тий. Би танд Отто барьж өгсөн гэдэг юм аа. За тэгэнгүүт тэгээд ийм хоёр талд ажиллаж байгаа бодолтой. Тэгээ хоёр дахь нь болохоор Lyris strong. Lyris одоо ийм Оттог барих хэмжээний хүч чадалтай юм хүчрхэг холбоо сүлбэтэй юм хүчрхэг болцсон юм уу гэдэг дээр байгаах. Мань хүнийг бол нууцаар аваад харцсан баг. Ер нь бол гэж бодож байна. Тэгээд Эгон ч мдээгүй, Ренеро хин Александ ч мдээгүй байгаа. Даа шүү дээ. Эмонд ч мдээгүй, аль нь ч мдээгүй байгаас мань хүнийг хорцсон. Тэгээд Александ аавгаа хайгаад байсан шүү дээ. Тэгэхээр аль нь ч мдээгүй байсан баг. Тэгэхээр нууцаар аваад ерөөхдөө хорцсон нэрийн сэргэлэн, Lyris гэнэлээ сэргэлэн гар бол болж таарж байгаамаа. За ингээд одоо Отто хай таврыг бол мэдээж мань хүн цаазалж байна. Ингэжж одоо өөрийнхөө нэг өөр хүмүүст суудлыг бол ингээд баталгааж болж байна. За тэгээд хурдан дуусгаад орхиогаа. Тэгээд Ренерогийн тэгсэн чинь Демон өөрийнхөө сэлмэг өгж байгаа шүү дээ. Тэгээд ягаад тэгэхээр Демоны сэлэн бол Валерийн гам бохгүй. Тийм учраас одоо цавчхад маш цэвэрхэн хүний зовоохгүй бол цавчна. За тэгээд хүмүүс энэ болохоор ингээд эхлээд хүзүүн дээр ингээд дотор сэлэндээ зовоочлоо гэж бол одоо яаж байгаа шүү дээ тийм ээ. Хүмүүс харсан нэр бол тэгээгүй нэг нүдэн анжаад ингэсэн чинь яг нуруунд дээр нь ингээд ингэчих жоох. Тэгээ хоёр дахь тавьчихтаа бүрэн тавьчих байгаа. Тэгэхээр Валерийн гам бол ийм бол гоё гинэ. За sorry. Валерийн гам бол ийм айхтар эрттэй бол юм байгаа. Тэгээд одоо яг энэ хэсэг сцен дээр бол ингэж нэлээд фокуслж байгаа. Тэгээ энэ яаж байгаа гэхээр цаашдаа Ренерогийн одоо дүрд бол нэлээд томоохон өөрчлөлтийг бол ийм авчрах юм хэсэг бол яг энэ хэсгээс бол ингээд бий болж байгаа. За ингээд үнэхээр Ренерод хэцүү байгаа тий. Манайд үнэхээр хэцүү байгаа. Тэгээд ингээд цусна ингээд яг алхаж байгаа штэ ингээд цусна гэшгээд ингээд алхаад хаан ширээн дээр очиод ингээд сууж байгаа. Тэгээ мань хүний хаан ширээн суух энэ замнал цусан зам татуулсан ямар хэцүү байсныг хэдүүлээ яг энэ жүжиглэлд энэ сцен энэ бүх зүйлээс бол ингээд харж болж байгаамаа. За тэгээд
Үүний дараа Алисанд орж ирсэн. Тэгээд баригдаад орж иж байгаа. Тэгээд энэ хоёр харцтулж байгаа. Ренерад бас хэцүү байгаа. Аавын цаазлаа ийцэн. Тэгээд мань хүнд ингээ хэцүү, үнэхээр хэцүү санагдчихж байгаа тийм ээ. Тэгээд мань хүн яаж байгаа гэхээр ийм их үнцнэр энэ хаан ширэнд бол ер нь бол сууж байна гэдгийг бол ингээ харуулж байна. За тэгээд миний хувьд бол тий миний хувьд бол бодогдсон зүйл бол за яг энэ гоё хэсгийг харуулчих гэхэд таарахгүй байгаа юм. За ингээд харуулчих л да. За тэгээ миний хувьд бол Алисентийн одоо энэ хаан ширээг авж байгаа маш их үнцээр хаан ширээг авж байгаа энэ анги бол маш их үнцээр авж байгаа. Өөрийнхөө өв залгамжлагч Жахерис хаан хүү тий нас орсон. Түүний 2 дахь хүү Люк нас орсон. Сисмокийн 70 айрма тэр чигээр нь алдчихлаа. 70 флотоо алдсан. Тэгээ 2 лууга алдсан тийм ээ. Вермакс гэдэг лууга алдсан. Тэгээд ингээ 2 лууга алдсан. Тэгээд маш их үнцээр энэ хаан ширэнд бол ингээд мань хүмүүс сууж байгаа. Тэгээд энэ анги бол миний хувьд бол бүр үнэхээр супер анги байлаа. Тэгээд өшөө ярахтаа мартсан зүйл байвал та хэд маань гой дор комент бичээрэй. Тэгээд намайг яриаггүй бариаггүй гэж тэгээ буруу зуруу ярьлаа тал дээр та бүхэн гой бас хүлээлт нөгөө гой хүлээцтэй хандаад тэгээ гой миний дутуу орхисон зүйлүүдийг та гой саналаа бичээд энэ хэсгээр ингэ биш тэр хэсгээр ийм байсан штэ гэж гой бичээд өгөөрэй. Тэгээ би үнэхээр их баяртай байх болно. Та хэдтэй ярилцахтаа бол үнэхээр их таатай байх болно шүү. Тэгээд энэ анги маань үнэхээр супер анги байлаа ёо. Үнэхээр гайхалтай. Би бол бүр эхлээл бараг уйлал тэгэл дараа нь огшоол тэгэл юу яана гэл ингээл зү үнэхээр гоё анги байсан. Тэгээд хэдүүлээ 3 дугаар ангиараа эргээд уулзцгаая. Тэгээд одоохондоо бол яг хөө ингээд юу яаж байгаа. Одоохондоо болохоор жоохон би ингээд шууд нөө дүрсээ гарахгүйгээр шууд нөө скрин хийгээд ингээд ярьж болох зарим зүйл дээр алдсан онсон зүйл бас байх вэ. Тэгээд цаашдаа илүү сайжраад явах болохоор сайжраад явах хаа гэж бодож байна. За тэгээд баяртай Валар Маргулис.